Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэд харандаа булан маань эхлэхэд бэлэн боллоо. Оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эрхэт Эрдэм сургуулийн авьяаслаг 1-р ангийн хүүхдүүд ингээ үсэг болцоо ингээ орж ирээд одоо уншаа сурцсан ингээ байж байна. Эхний хүүхэд нэр хэм блэ? Бям барвнаа орж иржээ. Үсэг болжээ. Дараагийн хүүхэд Инг заяа эл үсэг орж ирсэн байна. Дараагийн хүүхэд нэр нь хэм блэ? Цэгц орж иржээ. Дараагийн хүүхэд Ананд орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Нармандах орж ирсэн. Нэгэн орж иржээ. За өнөөдөр үштэй. Үсэг бол зураг юм аа гэж бид нар үзэж байгаа тийм ээ. Тэгээ урд нь бид нар ч хүр зурсан, загас зурсан, эс үсэг ашиглаад загас зурсан. Д үсэг ашиглаад хүр зурсан. Өнөөдөр үсэг ашиглаад яг үнэг зурнаа. Үнэг. За одоо багшиг сайн хараарай. Үсэг дарамлаар бичихлээр биш үү? Ийм төстэй болдог. За зураараа. Давхарлаад ингэ сах зурчих. Үүсгээ. Дууслаа гэж хэлчихээрэй багш та. Дууслаа. За зүйт. Дууслаа. За энийг ингэ холбочихлоор яг гурвуулжин болж байна. Холбоорой. Зүйт. Холбочих. Анад болцсон уу? Болцсон. Зүйт. За энийг номон зураас хийчихээрэй. Ингээ оруулаад ир. Үнэгний толгой бие хоёр ороод ирж шít. Болцсон. За одоо сүүл нь яг энтэс нь ингээд ийшээ өргөсөөд үнэг чи өөрөө том сүлттэй тийм ээ. Бараг биений хувцтай хэмжээний сүлттэй. Чих нь болохоор яг гурвуулж дүрс. Эл үсэг нь ороод ирж гин үү. За ингээд үнэгний маань яг өнөөдрийн зурах хэлбэр нь гараад ирлээ. За үнэгний гарыг хийж болно. Бид нар энийг үлгэртэй холбож болно шүү дээ. Үлгэртэй холбохын тулд гарыг нь ингээ хийцэн, энд нь яг өндөг барилдсан 7 ногоо өндөгтэй тоглон шаазгаан үлгэр гэж цэцэрлэгт байхад үзчихсэн шүү дээ. Тэр үлгэрээс сэтүүлсэн үсгээ ашиглаад ингээд үйл явдалтай гоё зураг зурчих. Энд нэг хөлөө ингээ жигээс болцсон тийм ээ. Башаби батраа. Башаби батраа. Хөдөж. Сайхан. Бүр зарим нь 2 өндөг гартаа барьсан шээ. Ястаа гоё. За цаашаа явъя. Гоё болж байна. Одоо энэ гарыг ингээд давхарчих. Ингээд давхарчихдээ. Тийм ээ? Хөлийг ингээд давхарчих. Тэгээд яг энэ гар хэсгийг ингээд яхав. Жоох ингээд тодруулаад бодчихно. Нөгөө хөлөнд бас энд нь ингээд сууж ийж болно шүү дээ. Энд. Тийм ээ? Энийг ингээд бодчихно. Эртний урдын цагт 7 нөгөө өндөгтэй тоглон шаазгаа амьдран суудаг байжээ. Гэтэл модныхын доогуур, үүрнийхэн доогуур нэг үнэг гүйж яваад 7 нөгөө өндгийг харччихгэн шүү. Тэнгүүтээ өндгөө өгчөөч гэдэхгүй юу. Тэгэхээр нь шаазгаа айгаад яг нэг өндгөө өгчтий тий. Тэгээ цовж өгсөөр угаад яг ганцхан үлддэг шүү дээ. Тэр үлгэрээс идвэс. Тэгээ энд нь ингээд нэг сахал хийчихэл бас их сүртэй. Ингээд яг энэ дээр чи ингээд мод зураад тийм ээ. Нөгөө 7 ногоо өндөгнийх нь үүрийг зураад ингээ сайхан үйл явдалтай зургуулгач болох нь шүү дээ, тийм үү? Гэхдээ өнөөдөр үсгээ ашиглаад хэдүүлээ яг үнэгээ гүйцээж сайхан зурнаа. За будахад бол яг ингээд нэг ийм жигдхэн зөөлхөн дараад үнэгээ бодчих. За хэдүүлээ будаж байгаад нөгөө үсэг болсон
Шүлгээ хитүүлээ сайхан уншиж өгнө. Телевиз үзэгч найзуудаа. Гараад ирж байгаа үз. Гараад ирж байна. Үнэг чи ямар өнгөтэй байдаг вүлээ? Улбар шар. Улбар шар байдгаа. Мөн суугаас уртсан сайн хүүхдүүд биш манай 1-р ангийнхаа. Сүүл нь яг уу? Улбар шар. Улбар шар. Тэгсэн чинь нэг ногоон өндөг нь яг уу? Гартаа ингээ барьцсан. Үлгэрээ сэдвүү зурж байна шүү дээ. Тэгээ үнэгнийхээ доод талд яг уу? Ногоон газар хийгээд өгвөл их гоё болж байна. За ингээ гүйцээгээ сайхан бодно. Үнэгнийхээ нүдийг тодруулахын тулд яг ийм өнгө өгч болно. Чихний дээд хэсэг Ушууг сайхан тод хийнэ. Юм асуудал уу? Болно хоо. Энийг нь бүтнээр нь бодох юм уу? За яг уу багшгээд ингэж хэд болно. За одоо шар өнгө. Одоо зур залсан юм уу? Хөөе хідүүлийн хушууг нь шүү дээ. Ийм асуудал уу? За болно. Одоо зур залсан юм уу? Одоо зур залсан юм уу? Болно. Өөрөө сэтгээд юм нэмээд үживэл булан гоё болно шүү дээ. Үнэг чинь нэг улбар шар дээрээ ийм шар өнгө ингэж хольж оруулал их гоё сүртэй болж байгаа юм да. Бодно гэдэг чи одоо зураг амилуулж байгаа шүү дээ. Танай ангийнхан юу н ангиараа сайхан зурдаг. Сайхан хөөхтүүд байгаа шүү дээ. Тэгээ ангиараа сайхан уншдаг тийм ээ. Одоо шууд чидэд тарантаа гэж шууд уншиж хэлсэн шүү дээ. Тэр чи одоо бас эрдэм шүү. Багш сүүлийн гүйцээ чи тийм ээ. Тэгээ хэдүүлээ шүлэг унш. Таны зураг гоё болж байна уу? Гоё. Сайн байна. За ингээд. Нөгөө хөөх хүнийг чи гараад ирсэн шүү дээ зэгцээ. За бэмб 18. Үсгийнхээ шүлгийг хэлдэг өндөг гэхэд дурдаг үсг. Дугараг овгийн дундуур нарийн зузаас зурчихлаа, өндөг шиг болчихлоо. Од гэдэг үг өд болж өчөглөө. Олос гэдэг үг өлөөс болж хуйлаа. Үсэг бий байна. Үсгэн дундуур яг дугургийн дүрсэн дундуур нэг зураас татаад болох нь шүү дээ. Тэгээд өндөг гэхэд дурдаг үсг. Дараагийн үсэг ил үсэг. Инкцээ. Инкцээ чанхан уншаарай заяа. Титэн туудаа яагаад домон дутавэ. Хөөхөн бүжиг өнөр багасаа амын эмэн тэмтэй малсаж мэдээ би бэн илэсэг би бэн. Баярлалаа гоё. Нэр туулаач луван дуртай шүү дээ тийм ээ. Хүүхдүүд бас луван дуртай витамин байдаг лөө. За тэгвэл дараагийн хүүхэд зөөлний тэмдэг цэгц. Бэли эдэн анаас хамаарах шил эдэн 8 тоосыг бидээ В үсэг бидээ. Яг үнэ. Ер нь юмны хэлбэр төвсээр нь харж явах хэрэгтэй юм байна тийм ээ. Цэгцээ баярлалаа. Ихэр юмсаг хоёр цэгийг ижилхэн бичиж зоригтол ядан гэхэд ордог яасаг болов яа би байна. Гоё шла анууд. Ядан гэхэд ордог, яд гэхэд ордог, яндан гэхэд ордог, яа үсэг бий байна. Яасан гоё. За нараманд. Оюун билгийн алтан төлхөр онц сургуулийн ариун ундраа олон намаа уншаарай. Одоо хиймээртэй яваарай аасаг бий байна.
За баярлалаа. Үсгээр хэдүүлээ хүүхэд зурж сурнаа. За Б үсэг. Гэдэд тэгш биштэй дистэ зижиг бэлтар Г үсгний дотор гэдэс нэмүс бөмбөг ингэж одог Б үсэг бий байна. Яг тийм биш үү? Б үсгэн дээр гэдэс нэмээд бөмбөг гэхэд ордог Б үсэг. Багш гэхэд ордог Б үсэг, Батэрдэн гэхэд ордог Б үсэг гинэ хөө юм аа. Миний нэрэнд ордог юм байна надад. За, нэгүндээ баярлалаа. Нэгүн том болоод ямар мэргэжилтэй болох вэ? Эмч. Эмч болно. Сайн эмч болоорой заа юу. Тэхийн тулд одоо сайн уншиж сурна шүү. Сайн бодож сураарай заа юу. Сайн зурж сураарай. Нар мандах ямар мэргэжилтэй болох вэ том бол? Зурагчин. Багштайгаа адилхан мэргэжилтэй. Ананд ямар мэргэжилтэй болох вэ? Цагдаа. Амрыг ирээ. Хөшөөч ананда. Тэгэл хүмүүс яслаа тийм ээ. Цэргүүд нь яслаа. Цэгц ямар мэргэжилтэй болох вэ? Том болоод цэгцээ бодсон уу? За мэргэжилээ бодож байгаарай заа юу. Ингэцээ ямар мэргэжилтэй болох вэ? Митто. Митто. Мэдгүй. Одоо тэгэд мэдэр заа юу. Сайн хүн мөрөөдөлтэй байх их зүгээр үйдэн шүү. Мэдэн. Мэдэн. Чи юу болно? Цэгц. Дараг. Амрыг эдээ хурандаа. Багшны яслал тийм ээ. Хоёр мишэстэй. Хоёр нэг нь юу юм? Нэг нь дарга. Цагдаа дарга. Болж байна. Бямб 18 ямар мэргэжилтэй болох вэ? Эмч. Эмч болно. Сайхан эмч. Эмч болох чинь нь шүү дээ. Зураг их хэрэгтэй шүү. Зургаа сайн зурж байгаарай заа юу. Тэгээд минутанд шүү дээ. 100 гаргаал уншаарай заа юу. Хамгийн гол нь хичээх хэрэгтэй байдгийг шүү. За багш нь яваад зургийг хараад. Мундаг өнөгнүүд болж юм да. Сайхан модын гүйцээгээ зурцсан байна. Эрхэт эрдэм сургуулийн авиаслаг зураач Бямб 18-аас үсэг улсын бат авиаслаг зураач Бат 18-аас эхэлнэ. За Бат 18 зураг үзүүлээрэй. Багшнууд за дууслаа, палмастран таглалаа. Үзүүллээ. Арай дуусаагүй нэ Бат 18. Тэгвэл ингэцээгээ үзүүлье. Авиаслаг сурагч ингэцээгийнхэн бүтээлийг үзье. Урдаа сайхан тэр камер руу харуулж байна. Тэр. За одоо үүртэй, нартай, тэр хөдөлгөөн, тэгээд тэр өндөг барьцсан байж байгаа тэр сахал нэг их гоё гүйцэтгэл сайтай, уран гоё дүрсэлсэн модных нь мөчр байж байна тийм ээ. Энэ сайхан зургийг сайхан зурсан ингэцээда улам их амжилт хүсье. Онц сураарай. За дараагийн авиаслаг зураач Бямб 18. Палмастар таглалаа үзүүллээ. Тэр ийм гоё зургийг маш чамбай гоё зурсан. Өөрийнх нь төсөөллөөр ингэж сайхан зурсан. Бат 18 хүүдээ улам их амжилт хүсье. Минутанд 100 гаргаж уншаарай. Амжилт. Дараагийн авиаслаг зураач цэгцтэй суудаг цэгцүүгийнхэн зургийг үзнэ. Цэгцхүү жоохон засвартай одоо дуусглаа, палмастран таглалаа үзүүллээ. Сөөлний тэмдэг цэгцхүү 6 үзүүлэх гэж байна. За жаахан дээш өргөч. Цэгцүүгийн тэр алга үнэг бол ерөөсөө маш гоё болж байгаа маа. Хоёр модны гол зогсцсон. Тэр нүүдэн тийм ээ. Ерөнхий хөдөлгөөн нь маш гоё гүйцэтгэлтэй, чамбай, ийм сайхан суудаг, ийм сайхан зурдаг хүү байна. Сайхан зураг зурсан цэгцхүүдээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ананд Ёсг Анандын зургуулуудаа бас гоё болж байгаа маа. Энэ нэгдүгээр ангийнхан бол жигдхийн ийм сайхан зураач хөгтөө дүрсээ ашиглаад
сайхан зургийг ингэж гоё томрон зурж байгаа. Анамдан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач нар мандах. Дээр. Жаахан их зүрч. Хоёр өндөг болцсон биш үү чинь. Жаах ингээ их цар бол да. Нөгөө надад байна. Жаах ингээ босгоч. За энэ яг тэр нөгөө өмнөгнийх нь характер одоо нөгөө араншин биш үү? Тэр сэтгэл хөдлөлийг маш гоё гаргасан. Хоёр өндөг барьцсан. Тэгээ өөрөө төсөөлөөд шувуутай, нартай, гой зураг зурсан. Нар мандах хөнда овсогт амжилт хүсье. Нар мандахт амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач нэгүн. Ерхэд эрдэм сургуулийн ийм сайхан авьяаслаг хүүхэд тэр хүүхэд өөр зурж байгаа. Сайхан зураг зурсан нэгүндээ улам их амжилт хүсье. Маш гүйцэтгэл сайтай гой зурсан. За одоо бүгдээрээ сайхан урдаа нэг харуулдаг та. Хүүхдийн зураг өөр байгаа. За нэг ангийнхнаас ийм сайхан олон зураач хүүхдүүд төрж байна. Үсгээс яг хүлтэр хичээнгүй сайхан чамбай сурсан хүүхдүүдтэй Эрдэнэ номынхан цаашдын үйлсэнд улам их амьдрал амжилт хүсээд алгаан дашчиё. За ингээд багш нь яадаг үлээ? Бэлгэн гартуулнаа. За та нарт энэ гоё пазл тоглоомыг бэлдсэн. Мөн хоёр хөвгүүнтэй цэгц хин хоёртой нэг ийм буддаг юм байна тийм ээ. За яг гартаар алдсан ангаа багш нь бэлгэлчихээ. Энэ талаас нэглэж явчих. За юу. За болно. Одоо зураг тавьчих. За. Амтан тайртай гэдэг амтны эвлүүлдэг пазлыг бэлгэлж байна. За энэ буддаг юм байна. Энэ ингээ будах нь биш тийм биертэйг юм уу юу юм. Энэ дотроос нөгөө динозавр гараад ирнэ. Харж байгаад зураарай заяа. За амжилт хүсье. За энэний дараа бас нөгөө цэлцгэнүү чихрэн байгаа. Янз янзаараа гарч ирдэг наадахс. Солонго мөрмөр чихэр бас байна. Энэ шүдэн торгоо. Цэлцгэнүү чихэр өцөгдөр хүүлдүүрээс гарч ирсэн. Солонго чихрээ бэлгэлж байна. Амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.